За бүгдөө оройны мэнд хүргэе. За их шиг жаргал одоо миний та бүхэндээ өнөө орой бүгдөө хамтдаа цаашид одоо хүүхдүүдийнхаа тоод сүнслэг оршихуй буюу энергийн заслыг бүгдөө хамтдаа хийдэг болёо. Уламжлал өвс соёл ёс заншлаараа тэгээ мөн дээрээс нь одоо өв дээдсийнхаа одоо сургаал дом зан үлээс хүүхдийнхаа заслыг хийдэг болцгоё гэж уриалж байгаа юм аа. За ингээ яагаад энийг хийхээр болсон гэхээр манай хөөрхөн юм хүү маань бас бяцхан амтан байгаа. Одоо том залуу болохгүй явж байгаа. Тэгээ битээрээ хөвж ч одоо нөгөө манай хүүчин хөдөө маш олон жил байж агаад энэ жил ингээд Улаанбаатар хотод ээжтэйгээ хамт ингээд хотын сургуульд ингээд сурж байгаа. Тэгээ нөгөө нүүр хагараагүй ичимхий. Тэгээ дээрээс нь нөгөө миний өдөрт зав болохгүй битээр нөгөө хоорондоо өглөө гараад орой уулзалддаг байгаад байсан чинь сая нэг хэд хоног амралтын өдрөөр сая манай хүүхэд их гар утас телевизэр их үзээд тэгээ нөгөө гар утасны YouTube-ээс 9 шидийн одоо нөгөө бид нарын мэдхгүй олон зүйлсийг хүүхдүүд нууцаар үзээ түүнээс дамжаад одоо нөгөө сүнслэг оршихуун жоохон гэмтээ шүн оройд нөгөө янз бүрийн одоо сүнстэй ч байна уу янз бүрийн юмыг дуураас юмнуудыг үзсээр юм байгаа. Тэндээ жоохон шүн орой чочиж мочдөг юм багахан хэмжээний бас юм донтолтын юм одоо утас телевизийн чиглэл рүү ер нь татаж орсон. Тэгээд битээр яаж одоо би хүүгээ домонж хийсэн юм бэ гэхээр орой болгон тахтаа одоо сүнстэй нэрээд ингээд хөөрхөн бүүвэлдэг болсон саяхнаас. Тэгээд жоохон үр дүн айгу гарч ийн яаж гарч ингээд хүүхд шүнд бат би хүндчээн дээрээс нь маргааш нь хүүхдийн зан чанарууд бас жоохон өөрчлөгдөж юм байна. Чих зөөлөнтэй болж эхэлж байна. Тэгэхээр уламжлал өв соёл өв дээдсийн маань дом зан үйл бол үнэхээр гайхалтай байжээ. За ингээд та нар маань дуурайгаад ингээд хөөрхөн бяцхан өрсөлдөгээ те эднэрийга бүгдөө яагаад сэтгэл зүгийн өнөөдөр ингээд гинтлийн энэ багаас нь ингээд засаж авахгүй болоод хүүхдээ одоо янз бүрийн нэг сэтгэл зүйн бага насны гэмтлүүд болол эхлээд сонирхол татаж аливаа нэг юм татагдаж явж байгаад нөгөөх нь зуршил болдог. Зуршил болсон юм нь цаана маш том амьдралын алдаа болох одоо гэмтлүүд үүсэж байгаа. Мөн үүгээр дамжаад одоо орчин цагийн үед бол бид нарын хүүхдүүд одоо сошиал ертөнцөөс маш олон зүйлийг үзэж сэтгэл зүйн хувьд одоо дарамт одоо сэтгэл зүйн эмгэг гэдэг зүйлс рүү маш хурдтай мөн даймжраа донтол гэдэг чиглэл рүү хүүхдүүдийг хэмжээгээр хатаж гэлж байгаа. Тэр нөгөө сэтгүүл зүйн гэмтлээ засаж чадахгүй болоод ирэхээр ахлах насны хүүхэд том болох тусам ямар нэгэн юм руу хатаж донтож одоо алхаалын хэрэглээ, электрон тамхи мөн цайшлаад өвс эмийн хэрэглээ, бүр нутаг тамхины хэрэглээ гээд маш олон зүйлс рүү хатаж орж эхэлж байгаа. Аюун нь юунаас эхэлдэг гэхээр ерөөсөө энэ жоохонд нь бид нар сонсдгоо хайрладгүй 30 минут ч гэсэн илгэндээ тэргээд хүүхдтэйгээ сүнслэг оршихуйтай ярьж чин сэтгэлээс ихийн хайрыг гаргаж ундрааж хүүгээ өдөрт нь юу болсон тэр сургууль дээр цэцэрлэг дээр найз нөхдөдөө яг ямар зүйл тохиолдоод тэндээс буруу зөрүү юу суралцсан байна ямар сэтгэл зүйн хувьд одоо бие махбодны хувьд үлгэр дуурайлж бас дарамтуудыг авч яана уу гэдэг энэ хүүхдүүд олон зүйлийн дарамтын жоохноос үүсч гинтэж явж идэв юм байна. Тэгээд бид нарын бас өөрсдийн амьдралаас энэ хүүхдүүд маань их гинтэл очирд юм байна. Гэр бүлийн асуудлуудаас харилцаа хандлагаас дээрээс нь багш нарын нийгмийн ингээд маш олон зүйлсээс гэмтлүүд авч идэв юм. Тэгээд ихтэйр ингээд ойрд ингээд хүүгээ би ингээд засал хийнгээ бас дээрээс нь нөгөө Монголын эрэгтэй хүүхд учраас цаашдаа өрх айлыг авч явна, цаашдаа ус орноо авч явна. Энэ хүүхдүүд маань их орноо хамгаална, хариуцлагыг өндөртөө. Тэгэхээр даамаа эрэгтэй хүүхд бол маш эрс зоригтой, эрхлэг, бусдын үед бас хараад өөрийгөө илэрхийлж чаддаг, одоо хүч чадалтай, юмыг ухаан ойлгож чаддаг юм оюунлаг
байх ёстой юм аа. Тэгээ ингээ илгэндээ тэрвэрээ та бүүэлээд байхаар энэ хүүхдүүд аяандаа ингээд багаар засраад идэм бэ. Тэгэхээр нүүр хаагаралд аяндаа явахаар битэрийн хийж байгаа үр дүнгууд цаашдаа улам сайжраад манайхүү ичимхий байхаа болоо. Одоо тэгээд өөртөө ихтгэлтэй өөрийгөө илэрхийлж чаддаг цаашлаад мөн одоо гар утас хойшлоос буруу зүйлийн гэмтлүүд авж байгаа бол доор нь сүнсний оршихуй буюу энергийн заслуудыг хийгээд авахгүй бол тэр маань бас далд ертөнцөөс одоо энергийн зөв хэлцээ учраас хүүхдүүдийн маань бас гэмтээгээд байдаг. Яагаад гэмтээж байгаа илэрж байгаа юм гэхээр уцсан муртаа болон дургийлэх нь өвөнд орохгүй болон янз бүрийн зан авир чанарууд гаргаж дээрээс нь шүн ороод нөгөө сүнсний оршин гэмтээд ирэхээр дэв давж очмог болж байна. Энэ бол бас нэг том одоо энэ энергийн зууны буюу цахим ертөнцийн бас том мангас юм уу болж эхэлж байгаа юм байна. Энэ ирээдүйн хойчил хүүхдүүд маань тийм учраас бүгдөө гоё ингээд ороод яг хүүхдүүдээ унтах үед хамтдаа ингээд лайв хийгээд тэгээ бас цөмөн цаашлаад үлгэр домгийн ном уншдаг болъё. За ингээд эхэлцгээ бид дээр ямар дом зан үүдээ өгдөн гэхээр одоо та гэдэг гоё та нар ч гэсэн хүүхдүүдэд тэрврээд тэртэй хамт ингээд хүүхдээс домноод заслаа хийж болно шүү. За манайхаа ялангуяа даамаа жижиг бага насны хүүхдүүдээ тэрврээд том хүүхдүүдээ хэрвээ хүүхдүүд маань ээжээсээ гоё энерги авъя, ерөөл авъя гэж болоос ээжтэй тэрврүүлээд их хүн чинь нөгөө өөрөө 44 цусны эдисээс бид нарын энерги хүүхэд бүрдэж эхийн хайраар эцгийн 55 цагаан ясан эдисээс бүтсэн. Тэгээд эднэрийн чинь сүнсний 1% оршихуй нь одоо дотор мөн чанарын өөрхөн сүнсний гэрлүүд нь явж байгаа. Тэгэхээр ингээд нөгөө их хүн гэдэг бол өөрөө даамаа нөгөө бид нарын цусын дотор бүлэглаад явж байгаа. Дээрээс нь ингээд энэ хүүхдийг олсон цагаас нь эхлээд хайрлаж мөнхийн хайрын одоо хайраар бид нар бие биендээ дурлж явж байгаа хүүхдүүд гаргана шүү дээ, тийм ээ. Тэнгүүд нөгөө хүүхдүүд маань гидсэн дотроо бид нар энэ хүүхдээ гэмтээчгүй хайрлаж хамгаад хамаг байдгаараа хичээж байгаа 9 сар тэгээд тээсэн цагаасаа хойш хүн болох гэж яг 3 нас хүртэл бурхан мэд хүн болгон хүүхдээ хайрлаж явдаг шүү дээ. Бурхан шиг ингээл өсгөөл, өндөлгөөл ингээл бүхэл хамаг өөрийнхөө байдаг аж жаргал, нойр, тэ бүхэл инэрл хайр нэгүслийг оршоож өгч байгаа учраас энэ хүүхдүүд маань айгүй их хүнээс хурдан ерөөл авч засаг тавьдаг юм байна. За тэгэхээр ялангуяа энэ зулаан энэ хэсэг дээр нөгөө хүний сүнсний оршин гэж байдаг хүүхдийг ингээд зулаагийн сайхан нэлээдээ ингээд дээлхтэй илгэндээ тэрээ одоо тий ингээд энэ сайхан бүүгийн дуу сонсож болно, чин сэтгэлээсээ еврөөж болно тий хайртай шүү ээжингүүдээ. Энэ дэлхийн ертөнцид миний хүү энэ ертөнцид энэ хайраар унах гэж хайранд унах гэж ирсэн шүү ертөнцдөө чин сэтгэлээсээ хэлээд цаашдын миний хүүгийн амьдралын зам мөрдөг штүүрэн ихэн цагаан сүгээр тэгширж явах болно гэх. Өдөр болгон миний хүү бэлэг оюунтай болоорой, өдөр болгон сайн хүнтэй уулзаарай, өдрөөс өдөр ухаантай болоорой, өдөр болгон барь чадaltaй болоорой гэж өрөөж хүн. За тэгээд охин хүүхдүүдээ гоо үзэсгэлэнтэй болоорой, эрэгтэй хүүхдүүч хүртэл гоо үзэсгэлэнтэй ах ёстой шүү дээ, тийм. Тэгэхээр гой сайхан царай зүстэй үзэсгэлэнтэй баахар болоорой. Өөр хүүхэд цаашдаа их хорноо хамгаалсан ир хүн болж сүн болж орой миний хүү. Өдрөөс өдөрт ухаантай болоорой гэд ингээд тахаар нөгөө хүүхдүүд өвгөн их зүйл юм болоо бийгаад ингээд нэр ухаан суугаад идэв юм билээ. Өвгнээс гарах болоод. За тэгээ ялангуяа ингээд энэ хойтлын ууцсан хэсгийг аягүй сайн илжих хэрэгтэй. Яг тэр нөгөө энэ муу энергийн оршихуй буюу сүнсний оршихуйнууд гэж өгч байгаа юм. Ууцаар ялангуяа хүүхд тавтай монголчуудын хүүхдүүд бид нараас гарч байгаа. Тийм учраас энэ гал усыг эрхшээж төрсөн энэ сайхан нэр барьж чадaltaй энэ хүүхдүүдийнхээ ууц нурууг ингээ илээд өгөхөр нэгдүгээр энэгээр нөгөө муу юм сарнилж одооч хөөж явж байгаа их хүн бол хамгаалагч сахиусан төмөр бүхэн шүү дээ. Тэгээд дээрээс нь ингээд шилийг ингээ бас өөрхөн таатаа гаргаж өгөөд нөгөө энергийн блокийг ингээ гаргаж өгөөд ингээ
тослоо сүүлний тосоор ч юм уу шар тосоор ч юм ингээд унтахт нь нийлээд хайртай шүү. Өдрөөс өдөрт ургаж байгаа миний сайхан цэцэг минь нар минь гэдэг баяр баясгалан минь хайр минь гэдэг ингээд хаа их таатай. Тэгээ ингээд хөөрхөн ингээд хүүхдээ ингээд цаагаараа массаж хийж өгч байгаа. Яг тэр энэ хүүхд чинь нөгөө өөрөө хүн бие хүн болтол энэ махан бие өдрөөс өдөрт өсөж нөгөө нэг тэлж шүрмсэн одоо ясан нургаж одоо шүрмсэн одоо өдрөөс өдөрт ингээд тэлж өгдөг махнууд нь одоо өдөр том болж штэ гэж чинь. Тэгэхээр ер нь бол жоохон хүүхэд хөшин настай хүн хоёр биеийн юм чивчээдэг дээрээс нь жоохон ядарч идэг учраас бид нар ч одоо гараас гарахлаар доотлон 18 нас хүртэл хайрлаж ээж бид нар нөгөө бие хүн болоход нь туслах ёстой юм байна гэж би бодсон. За тэгээд дээрээс нь зулаагийн масан чин сэтгэлээс урьж өгөх хэрэгтэй. Зулаагийн ингээ үүрэгтэй үнэн сэтгэлийнхаа болоос тэ ээжийнхээ хайраар ургасан, аав ээжийнхээ хайран думсан, ургасан одоо тэ охин мөрөө бол цэцэг минь юм билээ. Эрэгтэй хүүхдээ бол баатар минь юм билээ гэдэг өөрөө юу гэж нэрлэмээр байна. Би бол хүүгээ баатар гэдэг. Яагаад тэгэхээр одоо ирж яваа цагтаа энэ баатар хүүхд маань том болох тусам ир зөрөгтэй болно, ухаантай болно, баатар хүний үлгэр домог уншиж өгье гэж бодож байгаа. Тэгээд цаашдаа одоо өөрөө бие хүн болцоод эхнэр аав нь одоо гал боломтоо үсгэн тэгээд өөр хүүхэд нь гарна цаашдаа их орноо хамгаална. Энэ эрэгтэй хүүхэд бол маш чухал юм байна гэж би бас ойлгосон. Тэгээд бас энэ эрэгтэй хүүхэдтэй болсондоос хоёр сайхан эрэгтэй хүүхэд төрүүлсэндээ өөрөө бас бахархаж байгаа. Тэгээс энэ хоёр сайхан өрсийн маань өгсөн дээд тэнгэр бурхандаас үр дэцүүдэд талархъя. За тэгээ мэдээж охин хүүхэд ч гэсэн маш чухал штэ тий. Бас л хамт ээжээж гал усыг үргшүүлж энэ орчлон хорвоо жаргал зовлонгоо хамт туулна шүү дээ тий. Тэгэхээр охин хүүхдээ бүрдэх гоё өрөөж өгнө. Одооноос ингээ өөр хүүхдээ бид нар өрөөгөөд баг-багаар ингээ гимтлүүдийн засаад ингээ цаагаараас сүнсний оршихуутаа ингээ яриад кодлоод өгөх юм бол өрөөгөөд ихийн цагаан сүгээр өрөөгөөд өгөх юм бол энэ хүүхдүүдийн зам мөрөн баг-багаар бацтан нарилаад сайжрах юм байна. Тэгширч өгнө. Яагаад гэхээр энэ нөгөө бид нарын ээж аав тэг ялангуяа даамаа ээж хүн маань бид нарыг ерөөсөө өрөөж байгаагүй еврей хүүхдээ өрөөдөг л байсан л да. Гэхдээ тэгтлээ нөгөө гоё өрөөж байгаагүй хамгийн гол зүйл нь нөгөө ээж хүнийг уурлуулад ээж хүнийг гондоосон тэр нөгөө нэг өгнүүд нь ээжийн үнэн сэтгэлээс гондож хэлсэн үг нь бид нарын амьдрал нөгөө ямар нэгэн байдлаар ээж аав маань гонсон тэр үг маань эргээд бид нарын одоо амьдралд гарцаг болж орж ирж байгаа юм байна. Эцэг эхийгээ гондоосох юм бол сайн явдгүйгээ ялангуяа даамаа аавыгаа гондоосон эцгийн эрэгтэйс шүү дээ. Эцэг хүн бол маш том энерги орон зайтай, галтай, цогтой, эрч чадaltaй энерги орон зай байдаг учраас аавыгаа гондоосон хүний ажил үс бүтдэггүй гэж ярьдаг өвдөйцсэн маань тэгвэл ээжигээ гондоосон хүн болохоор ээжигээ голтон ортол нь гондоосон хүний одоо эдийн засаг дорд явж идэг дээрээс нь хонцын амьдралаар явж идэг. Хонцын амьдрал гэхэд энэ тиймд очиход одоо айл амтан дургу хонуулах нь хоол ундахгүй дээрээс нь өөрийн гэсэн гэр оронгүй нэм тэнэмэл амьдралаар явдаг юм байна гэд хүмүүсүүдийг харж байхад ер нь энэ үг дэцийн сургаал өгсөд маань агуу бэжээ. Тийм учраас нөгөө эцэг эхийн амьд сайхан дээдийн бурхан оршуунуудад бид нар хайрж хүндэтгэж явах хэрэгтэй гэдэг юм шүү. За тэгээ ингэхээр ингээ хүүхдээ өрөөгөөд хайрлаад үр хүүхдтэй өдөр нь санаатаа сансаргүйгээ бид нар үг хэлнтэй бид нар хүн л болсон энэ орчлонд уурлан хүүхдүүд л болсон энэ орчлонд чинь буруу зөв юм өдөр тутам хийн тэр өдөр болгоныхоо бид нар үр хүүхдтэй муу бодож муу үг хэлж одоо чин сэтгэлээсээ биш ч гэсэн санаатаа санаагүй унахсан тэр өвгний алдаануудаа бид нар оройд засах хэрэгтэй юм байна. Яагаад гэхээр энэ хүүхдэн маань засах их хүн дор нь хийж өгснөөрөө хүүхдэд маань цаашийн амьдралын нөгөө нэг чатга болох тэр өгсөн маань зам мөр маань
одоо арилах нэ. Тэгээд дээрэс нь аль болох хийхгүй одоо бид нар энэс хойш үр хүүхдээ гоё өрөөж, ус орноо өрөөж, домнож одоо ингэж уламжил өв соёлоор явах цаг өрсөн байна гэж миний хувьд бодсон. Тэгээ яагаад ингэж бодсон бэ гэхээр энэ хүүгийн маань хувьд болохоор ингээд бид нар юм яриад энэ хүүхдэд ойлгохгүй. Тэгэхээр ингээд гоё сүнстэй нэрээд энергийг ингээд засаад бүвэлээд, илээд, таалаад тэгээ хайрлаад үнэн сэтгэлээсээ нөгөө тэр энерги хайрыг их хүн гаргаад ингээд тэр энерги хүн талдарлдаг ингээд эренгүүд энэ зулаа дээр сүнсний гэрлийн оршин маш таатай хүлээж авч хайрын думбаад тэгээ ингээд би хаана айгүй ингээд юу яа хөлрөн засал ингээд айгүй үрдүнтэй бүх их хүн тааж чадна. Яагаад гэхээр танд энэ бүх энерги нь орших үр хүүхд чинь таны одоо цус махнаас чинь тасаа гарсан учраас та энэ хүүхдээ төрсөд нь эцэг дотроо хайрлаад төрсөн цагаас нь хойш 3 нас хүртэл хүн тайлцсан учраас тэр ихийн хайр гэдэг нь цаашгүй учраас тэн дотроос хизээж өнгөрч идэг үр хүүхдээ хизээж модтой явуулж бодож идэг учраас тэгээ хэлсэн алдаа малдаа бодоод үр мөгөө болохоор заримдаа яагаад тэр хүүхдээ тийвээг харамсдаг хамгийн их тийм энерги хайр нөгөөсдөг чи их хүн байдаг. Хамгийн хурдан домноод үр хүүхдээ засч авч явж чадах залах одоо лөөж юм бол их хүн байдаг аа. За ингээд та бүхэн маань ингээд намайг ингээд дуурайгаад сайхан хөрхөн хүүхдээ ягараа. За би нөгөө лайв хийж байгаа болохоор залгаад байна. За ингээд өнөөдрийн үед ингээд нэг иймэрхүүгээр бүгдөө хийчихээ. Тэгээд юурууд ихийн хайраар юурж өгөөрэй. Тэгээд маргааш нас тэгээд өвний юурууд хийхээ. За баярлалаа. Талархлаа тавхандаа. Үр хүүхдээ сайхан юуруугууд ихээ сайхан энерги хайр нэгслийг гаргаарай. Та бүхэндээ эрүүл мэндээр сайхан хүсье. Тэгээд та бүхэн маань ихийн энерги хайр нэгслийн бүхний сайхан оршинууд нь бүгд үр хүүхд чинь өрөөл болж, засал болж, цаашдын чинь та бүхний үр хүүхдүүд нь ертөнцийнхөө наран дэмжиж, 9 үеэрээ ухаантай, бяр чадaltaй, эрдэм босролтой, маш сайхан гайхамшигтай ус орондоо одоо бүтээгч баатар хаттууд бий болох болтугай гэж өрөөлөж төшөөлье. За өнөөдөр түр ингээд нэг амтных болохоор жоохон ингээд яцхантайгаа ингээд гарсан чи жоохон сандарчлаа. Манай бицүүчний ичимхий. Удахгүй тэгээ та нартай мэддэг болох байхаа. За талархъя, баярлалаа.